Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр яг өөрийнхөө гэр бүлийнхандаа одоо ээжийнхаа талын одоо чонс овгийн залуучуудад ганц нэг ингэж хэлчмээр нэг тийм надад бодогдоод идэг өгнүүдээ хэлчихье гэж бодож байна. За тэр маань юуны тухай вэ гэвэл манай ээж ихээс исүүлээ тэгээд хамгийн 9 хүүхдийн хамгийн отгон нь болж төрсөн. Тэгээд 3 ахтай байсан юм уу да. Тий 3 ахтай тэгээд тэндээс өргүүлээд 2 ах нь ямар гэнгээ манай ээжтэй хамт өссөн. Манай ээж жоохон хинцдүүл гарсан юм шиг байгаа. Тэгэл дээдлийн ах эгч нар дандаа 20-оос дээш тэгэл ингээл 10 гаруй гэд насаар ах байсан. Тэгээ яг одоо бол ээж маань нэг ах нь үлдсэн байгаа. Булган аймагта амьдарсаар байгаа. Тэднийх 3 хүүтэй. За нөгөө хамгийн том ах маань болохоор ах нь болохоор эрт өнгөрсөн 4 хүүтэй. Тэгээд энэ чонсын удмынх ерөнхийдөө жоохон хүүс зузаантай байгаа байхгүй юу? Бүгд хүүдүүд гарцсан тий. Ингээ хүүс зузаантай тэр одоо тэр чонсын залуучууд хаана явна тий. Одоо бид нар бол ингээд би болохоор ингээд нэг хайхтар сайн холбоотой байж чаддгүй. Тэгээд манай 2 хичээл гайгүй намайг бодвол айгүй тийм ойрхон настай болохоор тэр залуучуудтай ингээд юу байдгийг юм шиг үлээ. Холбоотой байдгийг юм шиг үлээ. Тэгээд та нартай тий энийг үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ бичлэг угаасаа яг одоо энэ цаг үед үзэгдэхгүй байх гэдгийг би мэдчихэж байгаа. Та нарыг үзэж чадахгүй байх гэж бодож байгаа. Тэгээд бичээд тавьчихъя. Тэгээд сонсох буян байвал сонсноо гэж бодоод хийж байгаа юм. За тэгээд юу ярих вэ гэхээр надад нэг жоохон зэмлэлтэй юм их анзаарагдаад байгаа. Тэр нь гэвэл ер нь яг өвөг дээдс одоо өөрөөсөө дээшээ нөгөө 9 үе бид манай одоо чонсын залуучууд ер нь мэддэм болов тэрний тухай судалдсан болов тэгээд ерөнхийдөө ямар айлын хүүхдүүд байсан гэдгийг мэдж байгаа болов өмнөх наснда ер нь ямар шоугоо хүн байсан юм гэдгийг мэдж байгаа болов тэгээд өөртөө хаана юу хийж явна вэ бидний ингээд ураг удам ямар байснаас хамаарал бидний амьдрал бас л тийм хамааралтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дээдүүдтэй хэр хүндэтгэлтэй хандж जैन та нар хаана байна гэж асуумаар байна. Тэгээд жишээ нь одоо ингээд би ээжээс аягүй асуудаг байхгүй. Ээж таны аав чинь Баян Хонгор аймгаас жинтэйгээд ирсэн энэ нутагт ирсэн гэдэг үсттэй тий. Тэгээд таны өвөө чи хаана нэсэн тэр чи хаана нэсэн гэх ингээл аягүй асуудаг. Ээж тэрийг ингээд намайг асуугаал идэг болохоор нөгөө ном эргүүлсэн гэж байгаа байхгүй юу. Ээж өөрөө бас сайн мэдэхгүй. Тэгээд ээж тэрийг сайн мэдэхгүй. Ерөнхийдөө тэгээд яг хэсэмэн дээр ээжийн ч тэр ингээд хайгаа сууж хажил биш шүү дээ. Тэгээд энэ чонсын удмын залуучууд ер нь бол тэр өвөг дээцээ 9 үеэрээ мэдэх чадах тийм боломж нь байна уу? За нэгт хоёр тэгвэл тэр өвөг дээцээс ирсэн үлдээсэн тэр дээдийн ном судар одоо юу гэдгийг тийм юм өвлөгдөн ирсэн хүмүүс байна уу? Авч үлдээд дээдэлж байгаа өвөг дээцээ дээдэлж байгаа тийм хүмүүс байдгийм үү гэж асуумаар байна. Тийм байгаа бол тэрэн дээр нь очиж хүндэтгэл үзүүлмээр байна. Бид тэр хүмүүс тэр залуучууд маань ер нь энэ амьдралд нөгөө нэг юу бодож юу санаж ирсэн юм бэ? Тэгээд одоогоор биднэрт мөнгө хэрэгтэй байгаа ч гэсэндээ бид нар 40 нэлээд гараад ирэхээр энэ бүхнийг одоо сонирхож эхэлнэ. Тийм болохоор энэ үед яг энэ бичлэгч үзэгдэх байхаа 2-3 жилийн дараа тэгээд удмынхаа өмнө хүрлээсэн үүрэг хариуцлага гэсэн тийм ямар нэгэн дагалгавар ч юм уу зүүд нойр зүүн совин одоо юу гарчин чинь эсвэл өөрөөсөө ингээд шүтэн барилсан хүмүүсээс хилэгдэж байгаа юм хүн байна уу тэрнийхээ төлөө таниад олчий гэдэг өөрийн оюун ухамсараа ажиллуулж гинөө гэж асуумаар байна. Эсвэл та нарын тархины нөөц болцоо чинь зөвхөн мөнгө олоход үр хүүхдэд тэжээхэд одоо оршоод ийнө. Та нар энэ чонс гэдэг удмыг ер нь яаж авч явъя гэж бодож байна. Тэгээд
яагаад би ингээд энэ Чонсын нэг охин те яг ясамн дээр би ингэж ярмааргүй байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд эрчүүдээ те энэ удмын эрчүүдээ та нарын үргэлжлэл бол та нарын хөвгүүд байх болно те охтууд байх болно та нар хөвгүүдтэй охтуудтай юу хөвлүүлж хэлж зааж сургамаар байгаа юм бэ тэрийгэ бодож гин үү те би яагаад асуугаад байгаа юм бэ би бол зүгээр ингээд эмхтэй үе юм яриа суух нь бол тэр дээдтэй бол аюу их алдас гаргаж ирсэн намайг алдас гаргуулган байран энийг асуулгуулаад байгаа ямар шаардлага байна харин бид нарыг нэгтгээч гэж хэлмээр байгаа та нар нэгэн өдөр дуудаад биднийг одоо биднийг те бид ерөнхийдөө тэр өвөг дээдтэй ингээд сайхан өчрөн зоолгоод ингээд нийтдээ ингээд тэр хүмүүсийг баясан цэнгүүлээд ярилцаад тэр өөх түүх юу байдیں۔ Тэднийг ингээд мэдүүлж таниулах ёстой ажил шүү те тэрийг эхлүүлээрэ гэж хэлмээр байна. Би бол энийг эхлүүлэхэд одоо эмэгтэй хүн болно л та. Гэхдээ нэг эрэгтэй хүний өмнөр орсных эмэгтэй хүчүүд бол гүөх жоохон тиймхэн шүү дээ те. Онсын одоо удмын залуучуудыг одоо гал манж байгаа эмэгтэйчүүдэр бэргнүүдтэй та нар хүүхдүүдэд хэр хүмүүжүүлж байна? Та нар аав ээжээсээ тий одоо ямар удмын хүн гаргасан бэ гэж асууж яв. Ямар айлын бэр болж орж ирв. Тий ямар шашинтай хүмүүс байв? Асууж яв. Та нар ер нь хин гэдэг айлд хэний нэрээр хэний овгийг аваад нэрлэгдэж байгаа хүмүүс вэ гэж асуумаар байна. Яагаад гэвэл бэрүүд бол бид надаас илүү бэрүүд үн цэнтэй авахгүй яагаад бол миний ингээд ургийн одоо тэр Чонсын удмыг залгах хөвгүүдүүдийг ингээд төрүүлээд өсгөөд тэр бэрийн оюун ухаанаар цэнэглэгдэж тэр залуучууд үеийн үед тэр доошо дээшээ те 9 үедээ ингээд жаргах ёстой учраас та нар маань ер нь ямар айлын овг нэрийг зүүчээд байна тэрийгэ бодож явуу гэж асуумаар байна. За тэгээд ер нь ингээд айлын хүү болж төрөх тэ айлын охин болж төрнө айлын удам хөсөөг залгана гэдэг чинь тэр чигээр ингээд цаанаасаа тийм ерөөсөн тэ ерөөлтэй одоо тийм заяагцсан тийм байдсан болов гэж боддیں۔ Тэгээд өөрийнхөө ээжийн талын одоо тэр бүх бэрүүдтэй одоо бүр ингээд настан буурлуудтай ч гэсэндээ ингээд маш их талархдаг гэдгийг хэлмээр байна. Энэ удмын нэрийн өмнөөс тийм. За тэгээд нэг юмыг сонирхуулж хэлэхэд би саяхан л мэдсэн. Тэгээд манай өвөө болохоор энэ 9 хүүхэдтэй айл хэдзээ тусад нь гарахад бэлдээд ингээд хүн болгонд ингээд юмнаар бэлдсэн байсан ингээд тэгдгийн. Тэгээд гэж ярьдсан бэлээ. Тэгээд охиндоо юу жоол хавдрын дотор нь бүгдэнд нь хавдар бэлдээд ингээл ханаараа ингээд бүгднийг ингээл хавдартай хавдрын дотор нь яг л хүнд байх хэвээр амнаараа ингээд бэлтчихсэн те. Тэгэл эхнээсээ ахуулаад яг тэрийг нөгөөл явуулдаг тийм хүн байсан гэдэгдэг. Тэгээд ээжийн зарим ч яг өвчнөр нь бол яг гэртээ тэрийг ингээл насандаа ингээд хэргэлчихсэн ингээд яг дээдлээд ингээд тавьчихсан. Байсан нь ингээд миний сэтгэлийг болоод ингээд намайг амар их баясгаж ийсэн гэх юм уу тэр нь маш их ач холбогдолтой маш их хүчрхэг тийм энергитэй санагдчихсан. Тэгээд бидний өвөө ерөнхийдөө бол энэ хүүхдүүдэд тусна гаргахад тэгж их ач холбогдол өгч ийсэн байх шүү те. Авдар бэлдээ авдрын дотор нь байх хэвээр бүх өнөдийг хийж өгөөд тэгээд дээр нь бурхан тахилууд хүртэл ингээд бэлдээд ингээд энэ бурхныг ингээд чи ингээд залж авъя шүү гэд ингээд бэлтчихсэн байсан. Тэгээ тэрийг ингээд бүгдийг одоо ингээд аваад явж байгаа хүмүүс байна. Тэгээд та нар яг юу бодож байна? Хүүхдүүдтэй юу үлдээхийг хүсэж байна? Өвөг дээдсээ мэдхгүй Чонс гэдэг удмыг ч мэдхгүй хүмүүс үлдээмээр байна уу? Эсвэл учир утгагүй мэдлэг үлдээгээд хитэн ба одоо тий байр үлдээмээр байгаа юу гэдгийг аюулсан ойлгоорой. Тэгээд байгалийн хууль хаана байгаа юм? Бид хаанаас ирсэн гэдгээ мэдхгүйгээр эд баялаг руу шунжээ нүү эсвэл үгүй юу гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ үгүй гэж
өөртөө бардам хэлж байгаа бол та энэ удмын одоо тий жинхэнэ оюун санааны хувьд яг ингэж оюун санааны хувьд энэ удмаас ирж байгаа одоо тэр ингээд төөрөг тавилан дагуулаа яг ингээд дагаа явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд их алт хөрөнгө ийм баялаг хэрэггүй гэж хэлж байгаа юм биш, бид нарт хэрэгтэй энэ цаг үед хэрэгтэй. Гэхдээ хэний үрсад хэн болж төрсөн бэ гэдэг рүүгээ маш сайн хараарай. Тэндээс юуг ингээд сураад мэдээд ойлгоод авчих нь биднэрт хэрэгтэй юм бэ гэдгийг л аягүй сайн мэдээд аваарай л гэж хэлгээд байгаа болохоос та нарыг эрдэм мэдлэг одоо хэрэггүй шүү гэж байгаа юм ерөөсөө биш. Тийм байна. Ингэж боддtiin миний л бодол шүү тий. Ээж сайн ингээд манай ээжийн дээдлийн ихчийнх нь хүүн өнгөрсөн. Одоо 40 хоног нь болог байгаа. Тэгээд хойдоход ажилд нь яваад ингээд сайхан болоод ирлээ. Тэгээд бид хоёр хуучлсан. Тэгээд ээж юу гэжсэн гэхээр үгүй 3 4 лам ирлээ. Тэгээд бид нар настангуудад бийг суулгаж сайхан ном уншлаа. Өстөө нэрээ бидний бүх бузар модрыг харьлах ном уншаад өстөө бид нар бүгдээрээ л бараг бузраасаа салчлаа л гэж хэлгээд байгаа байхгүй юу. Тэг би та ямар ном уншуулсан бэ гэж асуусан. Та ямар ном бузраас салгадаг ном ямар ном байдгийг гэсэн чи ээж мэдгүй бузраас салгасан ном л гэсэн гэл. Мэдээч хэрэг маш олон ном уншсан байгаа те. Тэгээд би ээж хэлжсэн. Ээжтэй ингээл хин нэгэн хүн хэдэн ч лам 10 лам 8 бөө 5 хувилгаан 1 гигантэн тэ бурхад байгаад таны бодраас салахгүй шүү дээ. Та өөрөө л тэр бодраасаа та өөрөө л сална. Тийм зүгээр ингээд юу уншаагийнч мэдээгүй таны бодрыг яаж авах юм бэ? Тэгэхээр энэ нэг юм хүнд ингээд даатгадаг энэ нэг юм болоо ингэж одоо тэ нөгөө нэг юм тууширсан нэг тийм одоо юу гэдэг вэ? Юу гэдэг лээ? Нэг юм одоо ингээд нэг юм шашин жаал ингээд нэг юм тууширсан юм хэрэггүй тий. Дээр одоо дээхэн үдээч дээр ер нь ингээд бид нар тийм байгаагүй штэ тий. Мэдээч хэрэг маш их сүсгтэн байсан нь үнэн. Гэхдээ таны удмын хүмүүс бол тэр сүсгтэн өөрсөндөө ингээд татаж өөрсдөө тэр номыг уншдаг байсан хүн шүү дээ. Тэгээ та яагаад ингэж их ингээд таны дээдзүүд ч одоо тэгээ өвөг дээдзүүд чинь тэр сүсгэлэг хэмжээний тийм номыг уншиж ингэж буян түгээдэг байсан хүн байтал одоо тий та ингээд ийм одоо хариуцлагагүй юм дордын юм ярьж болохгүй тий. Тэгтээ би тань миний ээжийн таалд бол ламж байгаа, бүүж байгаа айл нь багтчихдаг учраас ингээд маш их дээдэлдэг. Тэгээ тэрний оронд барыг та байгальтаа гараад сайхан сүү өргөөд тэгээ байгальтаа алхаад тэгээд байгаль хангаагаа ажиглаад тэгээд ээж аавыгаа бодоод тэгээд ингээд өөрийгөө хийжсэн буруу үйлдэлүүдийг ингээд бодоод тэрэндээ ингээд шаналж байгаа бол тэрийг хин нэгэн ингээд байгальтаа дэлхийдээ гэдэг төрсөн нутагт атсан чи ярилцаад тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээд тайлгаруулад тэг сайхан ингээд нэг сүү ч юм уу те уугаад ингээд өөрийнхөө амныхаа цангааг ингээд нэг сайхан тайлаад ингээд суух нь баг илүү ингээд тэр номыг ингээд нэлээд олон ламнаар ингээд боцроос гарах салгадаг ном уншсан гэж хэлэхээс чинь шал өөр юм шүү гэл ингээд хэлжсэн. Тэгээд бүх юм маш энгийн байхдаа хүчтэй чадaltaй байдаг. Тэр нь юу гэдэг байгааг бол чи бид ерөөсөө л өөрийгөө мэдэрч байгаа юу? Өөр хүн дээр гүөхээсээ өмнө өөр дотор байсан одоо дотоод чадлуудаа мэдэрч байгаа юу? Нөө айлаас гуйхаар авдраа бодол гэж тий өөрөө юу чадхаар энэ тэрийг маш их хийж байгаарай. Тэгээ дараа нь тий хүнд бүр ингээд оргүй бүр өөрөөс чинь шавхаад юуч байхгүй хэцүү үед. Жишээ нь манай ах хорт тавдартай байвал бид нэр ингээд бүр юм шалтаа буугаад бүр ингээд очих бүр ингээд бүх юмар явсны дараа угаасаа бүр яг ингээд их хүн
бүх тэр үздэг хаардаг одоо тий бөө одоо хойлгаа одоо юу байдгийг гандан ер нь гандангийн л гадаа ингээд өдөр шөнөгүй сууж идэх юм байл л дээ. Тэг яг тэгэж нөгөө шалдаа буугаагүй буух үедээ хүн угаасаа явдсан байлээ. Тэр хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ингээд яг зарим үед ингээ өөрөө оюун ухаанаар зарим юмыг сайн бодорой гэж хэлдгийн. Тэгээд энэ гал тахих тухай ч юм уу энэ галын тухай манай монголчууд аягүй ярьдэн шүү дээ. Тэрийг би ингээд дараа нь тусад нь ингээд ярина гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол ер нь л энд одоо гал төлж байгаа ч гэсэн тэр энэ галыг шууд ингээд тэнгэрт түлээд ч юм уу түлэх бадраах гэж гал бадраагаад шууд ингээд тэнгэрт бадрааж болно шүү дээ. Тэрийг ерөөсөө ингээд галаа чи тэнгэрт гар гэж биш оюун санаагаар л тэрийг хийж байгаа тийм үү. Тэгээд гал бол ингээд ядуу хүн дээр гал асахгүй баян хүн дээр гал асна галыг одоо дахиж чадах хүн дээр галнаасаа дахиж чадахгүй хүн дээр гал асаж бадардаг гэсэн хууль ерөөсөө байхгүй. Энэ хорвогийн амтан бүхэнд энэ галын одоо бурхан галын одоо тэр дээдсүүд ингээд буугаад бид нарт ингээд илч нэрээ одоо бүх юмыг өгчөөдөг шүү дээ. Тэгээд тэрийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ залуучууд нэг өдөр сайхан нийлээд ингээл гадаа арх угаал ингээл нийлээл тоглоол тэгээл нэг ингээл хүч байгаа юм шиг арх угаал ингээд сууж байгаа хооронд зүгээр л гарал та болгонд очсон байгаа бол болгоны иттэйгээ нийлээд тэр өвөө аавынхаа тэр төрсөн нутгаар явал да шаргын голоороо явал да сайхан зүгээр л хээрийн гал төлөлдөө хээрийн гал байгаа болгоноосоо нэг тос байна уу юу байна тэрийг өөрөختөө би хэлээд штэ чи энэ гал одоо чи асчлаа тэр тэнгэр рүү яв гэхгүй чи тэр дээшээ яв гэхгүй штэ оюун санаагаараа тэр дээшээ шууд ингээ холболтуудыг хийлдэ тэгээд тэр галыгаа өвд эзэдээ өргөж байж болно эсвэл өөртөө юу гэж боддیں۔ Тэгээ энэ галыг ингээд энэ галаараа дамжигдаад ингээд энэ эрчим энерги сайн мэдэрч авах нь айгүй чухал шүү гэж би хэлмээр байгаад байгаа юм. Тэгэд яагаад энэ гал нөө хилээд байгаа гэвэл та нарт хэлэх гээд байгаа гэхээр гал манах хүү гэж ярьдаг шүү дээ. Хүн ингээд тустаа гараад ингээд аав ээж нь угаасаа тэгж л ярьдаг байсан мэт. Галаа одоо балаа тусгаарлах би одоо монгол хэлний үгийн баялаг үнэхээр мод болохоор аюул цууд байна. Одоо гал салгах гэх юм уу? Тэгж хэлдэг байсан биз дээ. Эцгийн галаас авч өөрийн гал голомтыг бадраагаад тэгээд тэр галыг манах эмэгтэй хүн тэр галд мөрөвдөг үсттэй бирүүд. Тэгээд ингэ бодоод тэр бид нарт энэ гал аягүй их чухал шүү дээ. Ер нь биднэрт ч биш ер нь энэ хүн төрөлхтөнд аягүй маш чухал. Одоо энэ жил бол энэ гал гэдэг юм бол үнэхээр их галын буудлагатай жил байгаа шүү дээ. Тэгээд энэ зун ч гэсэндээ ер нь маш их болгоомжтой авахгүй бол гал төмөрч юм уу янз бүрийн гарах магадлалыг өндөртэй бороо ус орж нөгөө аян цахилгаан захих тэгээд тэрнээс хамаарч их гал гарах ч юм тийм байх магадлал аягүй өндөртэй юм шүү дээ. Тэгээд энийг аягүй сайн хэлмээр байна. Тэгээд энэ та нартай хамтдаа ерөөсөө энэ гал явж явах хэрэгтэй юм шүү. Залуучуудаа ламаар хийж чадахгүй байгаад боломжгүй байх үед өөртөө ингээ хээрийн гал асаа тэгээд тэр галаа баясаа цагаан өрөөлөө дэвсэх энэ тэр юм ингээд үнэхээр юм энгийн юмд маш их том хүч байдгийг шүү дээ. Тэгээд тэрийг аюулсан ойлгоод авах хаа. Тэгээд одоо бол яа одоо чи юм энгийн юм яриад яах вэ гэд үсчээл орхиж байгаа бол үгүй шүү. Миний хувьд бол би нэг хичээл болгоо хийдэг. Тэгээд ямар нэгэн байдлаар ээж аваагаа дагуулаад төрсөн нутгаар 3 жил сүүлийн 3 жил би аваа явчихсан гэж хичээж байгаа. Энэ бол миний хувьд маш их надаас челленж одоо юу гэх би ингээ өөр оронд амьдарч байгаа ч гэсэндээ би надад санхүүгийн хувьд ч юм уу ингээд асуудалтай маш их юм байсан ч гэсэндээ би бүх юмыг орхиод энийг золиослоод явж байгаа. Та нарын хувьд бол нэг 2 өдрийн золиослол гараад явах чадал байна уу? Тэрний тухай бодох боломж байна уу гэж хэлмээр байна.